За өөрснөө хүч хөдөлмөрөөр нэг баялаг бүтээх гэдэг юм зүйлийг хийж хэрэгжүүлж байгаа. За гэхдээ энэ хүмүүстээс нэмэгдээд нэг 60 орчим хүнийг нийслэл засгийн газраас өгчихсөн. За энэ хүмүүсийн харин 2015 оны 2 улирал 2016 оны 3 улирлын мөнгийг одоо шийдэж өгөөгүй гэсэн ийм зүйлийг бас хэлж байгаа юм. За өмнө ч гэсэн бас харагдчихсэн нийслэл засгийн даргын тамгын газарт бас бэлсэн хэмжээний тэмцэл өрнжсэн нэг ийм дүр зураг бас байдаг. Тэгээд бид нар яг одоо нийслэлийн баян зөвлөлтийн нутаг дэвсгэр дээр байрладаг зөв амьдрах төрийн бус байгууллага дээр хүрэлцэж ирээд байгаа. Ингээд ороод зардахтай уулзаад зарим зүйлийг бас тодруулаад явчих. За сайн байна уу та? Манай Монгол коммент нэвтрүүлэгт та Facebook-оор захидлын явуулсан байсан тий. Тэгэхээр тэр захидлын мөрөөр бид нар ирчээд байна л да. Зөв. Эхлээд яг та байгууллагаас танилцуулаад явчих уу тий. За тэгье. Та эднийг харахгүй юу? Энэ 2006 онд анх манайх Зөв амьдрах ухаан гэдэг төрийн бас байгууллага эхнэр битээр байгуулад тэгээ нэг 40-50 хүн туслаад ер нь эхлээд бол нэг гэр бүл тусалж ирсэн. Одоо ингээд орон гэргүй тэнмэл одоо таайлангуй тэр нэг юуны хажууд дөрөвдүгээр дэлгүүрийн хажууд нэг хэдэн хүн чинь хүүхдүүд ингээд дараагийн гараад ороод байхыг хараад сэтгэл эмзэглээд тэднийг аваад ингээд тусалж ирсэн юм л да. Тэгэл тэрнээс хойш ингээд өргөжөөл яагаад одоо нийт нэг юм 24 өрхөд дотор нийт нэг 137 хүн амьдарч байна. Тэгээд энд нэг юм жижиг үйлдвэрүүд байгаа. Энд нэг үйлдвэр, энд нэг үйлдвэр. Энэ үйлдвэрлэлүүд ингээ ороод сонирх идэх үү. Энэ үйлдвэрлэлээс олсон одоо үйлдвэрлэлээ өөрөө би ч модны онцлол юм хийдэг хүн л дээ. Тэр үйлдвэрлэлээс олсон орлогоор энэ хүмүүсийг нийгэмшүүлэх зориулаад ажиллаад байгаа юм. Тэгээд 2013 оны 2 сарын 19-ний өдөр нийслэлийн цагдаагийн газраас хүмүүс ирээд манайтай танай энэ хийж байгаа ажиллаж их зөв юм байна. Их сайхан юм байна. Тэр бүгдээ хамтарч ажиллагээд 2012 оны 10 сард ирсэн өгнө. Бэгийн төртөө олгогдсон хүмүүлэг ажлаас явж өгдөггүй юм. Тэсэн санаа хэлээ би тэгээд ч угаасаа манай статус таахгүй байгаа. Яагаад гэвэл энэ нөгөө бүх төрлийн насны хүмүүс, бүх төрлийн хүмүүс байгаа хгүй 0-оос 75 насны өндөр настай өвчтөлийн бишэлтэй өнчин ядуу тэгээд бүх төрлийн хүмүүс байгаа. Ийм юм байгаа учраас бид наад бүртээ чинь нийцэхгүй байна гэсэн. Тэгсэн чинь 2013 оны 10 оны 10 сард ирээд нийслэлийн цагдаагаас тэгэд би тийм хариу өгсөн. Тэгээ 13 оны 2 сарын 19-ний өдөр ирээд ерөөсө танахтай гэрээ хийя. Тэгээд 60 очиж өгсөн байхгүй. Тэгээ 50 дүүнтэй байсан чинь. Тэгээ ингээд 100 гад болчихж байгаа үсттэй. Одоо нийт нэг 137 хүн байна. Тэгээ тэр нэг юуныхаа мөнгийг өгөхгүй яваад байгаа юм. Тэр одоо нэг төслийнхөө одоо тэр 60 хүнийхээ мөнгийг өгдөггүй. Гэрээгээр байгууллагатай ер нь нэг хүнд ногдох зардаг гэж явсан юм уу? Эсвэл танаа байгууллагт одоо нэг жилийн газраас байгууллагатай нэг хүнд ногдох зардаг гэдэг 12,000 төгрөгөөр шууддаг үйл ихтэй явуулж ирсэн юм. Тэсний нийгмийн одоо төсөл хөтөлбөр болохоо байлаа уруучлаа. Одоо мөнгө нь болохгүй нэрээ 9,000 болгосон юм. Тэсний хүнээ гарсан. Тэгээ нэг 50 хүнд өгдөг байсан байхгүй. Одоо тэгээ 50 хүндээ зөхөө байгаад одоо ингээд юу болчихлоо одоо 2 жил болох нь шүү дээ. Жил 8 сар болж штэ. Одоо бид нар нийслэлээс одоо 210 сая төгрөгийн авдаг байдаг. За тэгээ одоо ийм юм. А29 тоо захимж гарсан энэ жил. А29 тоо захимжаараа энд байгаа хүмүүсийг тэр амьдрах ухаан гэдэг одоо нийгмийн арга зүйслийн усад өвдөр авчиж буулгана гэсэн. Тэгээ энэ 650 мянган төгрөгийн зардал гарсан. Тэгээ хүмүүс нэгдээ одоо бол энд байж. Тэгээ А39 тоо дахиад захимж гарсан. Энд дээр мөнгөний эргүүлж олгохын тулд одоо энэ ажлын хэсэг байгуулад энэ дотор ажлын хэсэгт нь бий байж. Зүгээр тохиолдол юм байсан улсын тэргүүн цагдаагаа. Тэгээ энэ одоо нөгөө ихтэй яцаанд гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Тэгээ нэг удаа шууралтаагүй нэ гэсэн. Яг ч ийм худлаа хий хоосон захимж. За энэ захимж хэд гэлээ? А29 тоо захимж 650 мянган төгрөгийн зардал гаргасан. Тийм энэ захимжийг гаргахын тулд 650 мянган төгрөгийн зардал гаргасан. Одоо тэгвэл 650 мянган төгрөгөө яасан юм бол? Одоо яасан юм бэ? Энэ шалгах. Одоо энэ хийж гарсан юм. 2016 1 сарын 18-нд гэж тийм. Хөө 2016 1 сард 650 мянган төгрөгөөр зөв амьдрах ухаан төрийн бус байгууллага дээр амьдарч байгаа. Нөгөө нэг нийслэлээс авчирч өгсөн хүмүүсээ амьдрах ухаан ачиг зардал гэдэг ингээд гаргачихсан байна. Одоо тэгсэн чинь 10 сар болж идэг. Тэгээ нөгөө хүмүүс хийж амьдраад байдаг. Нийслэлийн цагдаагийн бичмүсийг энд байж байгаа таа зүгээр хараарай. Нийслэлийн цагдаа нэг хийж байгаа. Энэ нийслэлийн цагдаагийн газрын одоо дэд даргын хос хоёрын албан бичгтээ Болдбаатар даргын бичгтээ энэ Ганбаатарын ингээд цохолцсон юм бичгтээ манай үйл ажиллагааг ингээд өгүүлсэн. Тэгээд энэ нөгөө ажлын хэсэг гараад нэг чиргэл тэр амьдрах ухаан төрийн дарга хүчтэй орсон байгаа. Энэ яг үгээд.
ийм бичгүүдтэй ингээд юм бичиг цаасан юм бол надад одоо энэ зүйл талын хэлж юм төстэй үзүүлэхэд талын хэлж байгаа шүү. За одоо би энд нэг хамгийн сүүлд энэ бичгийг үзүүлээ. Нөгөө түүний яриад байгаа 2015 оны 12 сарын 17-нд нодон 12 сард жилийн дуусах бүх мөнгөний олгоё. Ахын тул захирамжийн төсөл гаргаад энэ захирамжийн төсөл нь батлагдсан. Тэгээд олгоогүй. Тэгээд энэ дээр энэ ажил дээр ингэж байгаа. 15 оны 12 сарын 9 манай ажлыг дүгнээд энийг 150 оноор дүгнэлтийг бүгдээр ингэ 5 үнэлгээтэй 140 оноор 139 оноор эд оноор ингээ аваад дүгнэлж байгаа. Энэ ингээд бүх юмнуудыг энийг шалгасан ингэж байгаа тамгатай өчгтэй байгаа. Гэрэлт яа. За ингээд дахиад 2015 оны 4 сарын 8 бас тэр урдных нь дараа бас манай ажлыг ингэж үргэлжлүүлээд он төрс дүгндэг байхгүй бүгдээр. Тэгэл мөнгөний нүгийг шийдвэ. Тэгэл мөнгөний нүгийг шийдэж шүү дээ. Тэгээд энэ халамж үйлчлэгийн одоо дараа нь ингээ бүгдээр алгадаад шүү дээ. Тэгээ хин хариуцлах хүлээх. Илтгэх бол бас дахиад энэ 14 оны бас онц. Тэгээ 14 оноос манай голом сайжид байсан байгаа. Энд дээр хэд гэж юм. Ингээ оноонууд нь 187 болоо юм сайн оноод. Хагас жилд. Ингээд ийм хийгээд ингэж байгаа энэ мөнгөний маань олгодоггүй. Одоо өчигдрийн бид нар хурал дээрээс ингээ хардаг нэг ийм байдаг. Одоо тэгэл маш их олон нэвтрүүлэг телевизүүдээр орлоо. Эцэстээ сонсдог байгууллага алга. Одоо жихэн дүлийг тийм үү, нэгэн хаагт тийм үү. Батуулын энэ одоо гарын үсэг байж байгаа үстэй тийм. Энд дээр ингэж байгаа Батуул. Гэрээгээр хүлээсэн үргийнхээ дагуу санхүүжилтийг хуульд нийцүүлэн олдох шийдвэл. Батуул батаад үүрэг өчөж байгаа. Тэгээ буян талаад шийдвэр судлаад шийдвэл. Ийм л юмнуудаас ингээд бичиг сар шийдсэн нэг ийм хэдэн хүмүүс байдаг юм байна. Тэгээд тоглоомод одоо бид ингээ бодоод ингээ яаж байгаа. Ийшээ цэцэрлэг маань одоо энэ дээр тул зур ажиллаж байгаа. Одоо энэ цэцэрлэг энэ хоёр орцогчтой ордгүй эсвэл танах нь ерөөсөө одоо энэ тэнмэл хүсэл төссөн хүмүүс шүү дээ. Тэгээд энэ одоо нөгөө нийгмийн бодлогоор өдөр тутмын телевизээр яриад шүү дээ. Хүчилгэлээ самгаал. Харин санхүүжилт маяг манахаас өөрөөсөө. Би гол нэг дөрөгч байхгүй. Тэгээд энийг одоо энэ тамгайгын дараа болцоо отгом маяг гэдэг нөхөр байгаа. Тэр чинь одоо танай байгууллагын цэцэрлэгийн асуудлыг би шийдэж өгч нэг 3 жил ярьлаа. Одоо тасагдаад там болцоо одоо тамгын газрын дараа болцоо. Одоо хөдлөхгүй. Тэр төрийн сангийн дараа ганхуу гэдэг нөхөр байгаа. Эргээд одоо нэг Батуултайгаа зөв ингээ байж байгаа бид нар Батуулыг 5 жил 4 жил болоход ирүүлээгүй. Одоо Батуултайг ирүүлэхгүй юм байна л да эдгээр. Эргээд сонгогдсоор эргээд албан тушаал дахиад байна. Би гайхаад байгаа байхгүй. Ямар хүмүүс нь ингээд ийм одоо ийм юу ч хийхгүй мөтлөө ингээд албан тушаал дахиад яваад идэм байна. Надад төрийн ядуу ерөөсөө ирэхгүй шүү дээ. Би бол энэ төрийн бас байгаа байхгүй юу? Ашиг бас байгаа. Би өөрийнхөө үлдээс орсон олдгоо энэ хүмүүстэй тусалж байгаа. Тэгээд би бол төрөөс ямар маа нэг мөнгө нэлээгүй байгаа үг. Одоо тэгээд зүгээр өрөөд өгөхтөр нийслэлийн авчиж өгсөн 50 гаруй хүн гэдэг тий. Тэр одоо 50 хүн гэж яриад байгаа надад чинь. Тий. 60 хүнийг та одоо ерөөсөө хөөж гаргасан юм байна. Хөөж гарах гэдэг байгаа байхгүй юу? Надад бол тийм зүрх халах. Тэр бичгийн төвчтэй одоо тэр төрийн сангийн дараа ханхуу энэ чинь дургуйж идэв шүү дээ. Өөрөө надтай гэрийн одоо толгойн дээр одоо гэрээний толгойн дээр гэрэлж одоо 5 газрын дараа төрийн сангийн дараа ханхуу 4 хон төрөмс болгон тэргэн загдаагааруу гарын үсэг зураад анхны гэрээг ойлгосон байгаа. Нийтдээ хийж байгаа гэрээг. Тэгээд тэрийг хийчихээ дараа нөгөө ханхуу дараа яриад байгаа санаа дээр байхгүй. Та нарыг хэн цуглуулах гэсэн юм бэ? Өөрөө гарын үсэг зураад гэрээг нь баталчаад тэг хин цуглуулах гэсэн бичлэгийг яаж интернетээр төчтөр одоо надад дуусаад шүү дээ. Одоо ямар ч байсан тэгээд эхний ээлжинд гарцсан байгаа 40 саяны хөөсөлт юмнууд өгөөд 10 мянган сард ямар ч гэсэн өгөөё 12 сая ч одоо байгаа гэж өгөөё. Тэрийг нэг баттай. Өсвөр төлөвлөгөө баталдаг эрх бүхий дээр байгууллага байгаа холбогд хүмүүсийн харилцуудад энэ жилийн мөнгөний хувьд өндөртэй байна. Ойлгож байна уу? Тэгээ он гараад яах нь ямар ч байсан танах холбогд энэ байгууллага хариуцсан байгууллага хялдаг шалгалтын юмнуудаар яваад үнэхээр яаж явах вэ гэж хэлэх юм бол холбогд газар танилцуулаад гэж бид нар ч өнөөдөр төсвийн татвар төлөгчдийн шууд шийдвэр гараад өгөө маш их өгөөд хийх мэддэг хүмүүс биш шүү дээ мэдтэй. Тэгээд бид хийжээ тийм том баян байна. Ойлгож шүү дээ. За одоо бид нар гээд татвар төлөгчдийн мөнгө гээд бид нар бас өөрсдийнхөө хөдөлмөрсөн мөнгөөр хүнд хичээжээ ингээд биднэрт за хүлээж яа гэж суугаад идэг бас тийм баян хүмүүс биш шүү дээ. Өнөөдөр хонгийнхоо хоолыг яа гэж байгаа хүмүүс.
тийм танаа авчирсан хүмүүсийн тийм үгийг одоо яваад нэг 81-гээ яах вэ гэдэг юм шийдэлт хүрчээс бид нар эсвэл хаа нэг Цааш уламжлалыг гэдэг юм шүү. үгүй бид одоо нар ямар дараалал явах вэ? Танад байгуулсан Бид дараалал нэр дараалалаар явна гэж юу? Одоо ороод төрийн самтайгаа манайх тэгээд өшөө бидний нэр чи өдөрт хүчнээ байгуулга байгаа. Тэднэрлөө бид нар уламжлал яг өнөөдөр хийж юм өгье гэж хэлж бол юу яах вэ? 40 сая даунлоудын хэмжлэгийг манай бол аваад ирсэн өгцөн. Одоо ээжд явж байгаа. Одоо 81 саяг бид нар яг уламжлал яг ойр хугацаанд ямар ч байсан албан ёсны хариу угаасны бичгээр хариу за. Тэгээ та нар манай байгууллага хин нэгний муулахаас илүү манай байгууллага ингээд бодит өндөр дээр зүгээр нэг шалгаад би шалгалт авах гэж байна та нар. Шалгаад хэдэн гэр байна тэр байшинд хэдэн хүн амьдарч байгаа энэ үйлдвэр дотор яаж ажиллаж байгаа гэдгийг ингээд бодит өндөрлөг одоо би энэ IT дээр байгаа. Энд нэг жижиг гэр үйлдвэрлэл үйлдвэрлэл явуулж байна. Тэгээ одоо энэ одоо өнөөдөр хийж байгаа юм. Хэн мэдгүй шинжтэй хүүхдүүд сурах гэдэг одоо энэ жижиг сургуулийн хүүхдүүдэд одоо ингээд байд сурах гэр яахгүй юм. Энэ гэр одоо ингээд тоон хаалга уун энийг ингээд барай тоглодог. Энэ маань одоо бидний бас нэг аврал их ус болчиход байгаа. Энийг хийж нэг хоёрдугаар одоо энэ хүмүүс ингээд энэ сургал ингээд хийдүүнгийн хохирол гарган бороод үгүй энийг энэ цаагаа сургаад өөрөөсөө метал түгээд гаргаад тэр одоо энэ манай ихний нэг юм шиг хүмүүс нэг өөрөөс ажилдаа ороод тэгээд эндээс одоо энэ одоо машинтай авсан тэр давхараад одоо бас машин авсан орон бүртээ гэлтэй болж байгаа ингээд нийгэмшил хөл ажиллагаа тэр төсөв газар оронгийн өгчдөг баймаар байгаа энэ хүмүүс энийг одоо нийслэл даргалын газар энэ данхуу тэр одоо ихнэрэн дээр байгаа хоёр хүүхдтэй ээжтэй өөрсдөө ажиллаж өгсөн шүү дээ хамгийн анхны хүмүүс аахгүй энэ эдний одоо ингээд нийгэмшил цаашаа юу гаргах гэдэг одоо эдээс гаргадаг газараа байгаа Тэний ахаад буцаад айдын гацын туристад бод ахаад тэндээ аригтагстай нөхцөл ингээ бороод явуулсан. Түүнээс хамгаалахын тулд ийм үйл ажиллагаа явуулаад байгаа байхгүй. Ер нь одоо энэ байгууллагыг ажилуулахад төсөв мөнгөний хэр хөрөлцдөг. Гэхдээ хаанаас санхүүж байгаа. Гэхдээ одоо энэ хоёр үйлдвэр шүү дээ. Энэ хонцрын үйлдвэр тэгээ бидний 101 барилга байна. Энд нэг хаус 157 ам бүлийг тийчээр гэдэг чинь бас 137. Тэгээ 137 ам бүлийг тийчээр хэцүү юу тийм. Гэхдээ нэг зүрх сэтгэл байна шүү дээ. Хамгийн гол нь зүгээр одоо тийм хормоо биш. Зүг зүрхээр хийгээд байгаа байхгүй юу? Ашиг хөндлөлөө төлөө биш. Тэгээ хамтдаа ингээд эднээс ингээд ажилт өрөөлаад зүг чиглэл рүү оруулаад тэгээд ингээд амьдрах ухаан сургаад одоо зүгээр тэгшээд ихэд энэ охиныг л одоо төрж болохгүй. Тэгээд энэ тийм удамжинд ингээд айгүй хэцүү амьдралтай байсан. Тэгтэл одоо би энэ нөхцөлөө суугаад ингээд ийм сайхан хүүтэй болсон аахгүй тийм. Одоо энэ муу айн одоо ингээд төрөөд нэг жил болж байна. Өөр ийм сайхан. Нийгэм бол ийм л байгаад байгаа юм шүү дээ. Тэгээ энэ хүнээс одоо төрж болохгүй их юм шүү дээ. Гэтэл энэ төрөөд ийм сайхан хүүтэй болоод энэ хүүн одоо ингээд гарантай одоо баг хөлд орхон тийм. Одоо тэгээ энэ хоёр чинь энэ амьдад хөөрхөн төвхнөөд одоо нөхөн машин аваад сая тийм. Одоо машинтай одоо манай нөхрийн ч модерний зэрэг ажиллаад хизээ ирсэн. Одоо 2 жил гарсан болж. 2 жил. Тийм. Энэ дөрөв тэгээд амьдрал ахуй үрд мэдээшлээд одоо машин хэрэгтэй байна. Тийм. Тэгээ хамгийн гоё нь хүүхдтэй болсон тамлиг байлч. Өмнө нь хүүхэд төрүүлэх боломжгүй гэдсэн юм. Боломжгүй. Эмчтэй ерөөсөө төр боломжгүй гэл. Тэгдэг байсан. Тэгээд чи өөрөөс нэг хэрэггүй байсан болохоор хүүхдтэй олохгүй байх гэсэн чараа хамгийн гоё нь хүүхдтэй алсан. За тэгээ амьдралын хамгийн том бэлэг бол хүүхэд байдаг. Тэгээд ийм боломж бий болгож өгсөн. Ер нь нэгэнд өөрснөө ингээд боломжгүй гэдэг зүйлээр маш олон зүйлийг ингээд хааж яадаг. Тэгээд боломжтой зүйл байдаг юм байна гэдгийг бас энд төв дээр ирээд мэдэрч байгаа нэг бодит жишээ тав хүнд өөрлөө. Тэгээд ийм ихээ үйлчлэгээ хийдэг. Тэгээд энэ чинь бас надтай зөв хараад хамт ажиллаж байсан хүн байгаа. Би дуараагийн 11 багштай хүн шүү дээ. Тэгээд одоо энэ ерөнхий сайдын чинь багш шүү дээ. Тэгээ би ерөнхий сайд дээр орж яваагүй л байна л да. Ер нь тэгээс ингэж хийж ер нь бол тэгж явах ёсгүй. Хээг ажиллаа хамгийн сайнаар хийгээл явж явах хэрэгтэй. Тэгээ манай үйлдвэрлэхээр нөгөө үйлдвэрлээд байгаа эдгээр заагаад байгаа одоо тэгээ хойно хийж байгаа чинь шүү дээ. Одоо ингээд бүр энэ ихийг үйлдвэр дээр өөрснөө хийж. Одоо тэр дээр орно манайх энэ чинь үйлдвэрлэдэг түнхнүүдийг хийж гэн энэ хаалганы хөтөл одоо энэ ямар ч хөлөх юм байхгүй.
Одоо ингээд 6 ясматтай хаалгаад яг ингээд гихт бол ингэж хийгдэх ёстой бол ингээд идэг вэ. Ширмэл ширдэг бол ингэж ойлгох ёстой бол яг энэ үг вэ. 24 хүртэл 137. 137. Тэгээд энэ за нэг иргэн эндээ чинь. Гэхдээ манай байгууллагад ирсэн байхгүй. Тэгээд энэ чинь ямар ч бичиг баримттай байхгүй. Манай энэ дээр бичиг баримттай болоод группт нь амруулаад одоо бүр нэлээд сэтгэцтэй байна л дээ. Тэгээд энэ ингээд одоо дараа би одоо ажил хиймээр байна гэдэг. Тэгээд хүн чинь ингээд хөдөлгөөр хүмүүжт юм ба шүү дээ. Тэгээд ингээд ирэхдээ тэгээд нэг 5 цаас аваад тэгээд нөгөөдгөрөө ингээд нэг 5 цаасны юм авч идээд ингээд баярлдаг. Тийм л болчих юм байна л да. Ер нь хүн ямар ч хэлбэрээр ашиг орлого олж болно. Гэхдээ хамгийн гол нь өөрийнхөө хөдөлмөрөөр олсон тэр мөнгө өөрт нь хамгийн үн шимтэй, үр ашигтай, хамгийн үнэтэй зүйл нь болж хоёрдог. Ер нь тэгээд хөдөлмөр хийж ээж ажилдаа орлоготой байх юм бол хүн илүү дотоод зүйлд цаг зав зарцуулах нь хамаагүй багасдаг. Хулгай дээрэм хийх, эсвэл одоо юу гэдэг чинь архитаар суугаад явах гэдэг ийм зүйлээс татгалзаж эхэлдэг. Нийгэмд хариуцлага үүрж эхэлдэг учраас хөдөлмөр одоо хамгийн чухал зүйл юм а гэдгийг бас эндээс бодитоор жишгээр харж болох юм. Одоо энэ хүмүүс бүгдээр одоо нэг халуун ам бүл гэж ойлгож байна. Нэг л гэр бүл шийтгэл юм байгаад байхгүй тий. Одоо тэр нэг контейнер байгаа үү тий. Одоо энэ хэрэг ингээ хоолын тараа. Тэр контейнер дотор ингээ өгнө. Хэрвээ энд ингэчээд байгаа. Хоолных нь материалыг ингээ өгчихтэй зэрэг зарчих. Сэтгэлгээний ядуул гэдсэн тэр байхгүй юу? Тэр яг нэг цалин аваад ажилладаг өмдөд хүмүүс нь одоо тэр энэ хэдэн гэр байна да энэ цагаан гэр тэр цаатлын гэр энэ дээдлийн байсан байгаа хоёр айл. За эндээс энэ мэндэгээс тэгээд тэр цаатлын гэр за энэ хэд бол цалин авч байгаа. Тэдний чинь ингээ өөрснөө юм зохицуулна. Бусд нь болохоор одоо ингээд дээрээс нь одоо нөгөө юугаа группийнхаа мөнгийг авна. Дээрээс нь бид хоол өгнө. Тэгээд урамшуулаа гэж өгч байгаа. Сургалт явуулж тасраа нэг талантай сургалтууд байдаг шүү дээ. Тийм хэмжээний юм байгаа байхгүй. Одоо ийм гинүүдийн хооронд ийм ойрхон хатайнаад байгаа үү те. Маш их ойрхон зарим нэг хооронд бүр 50 сангийн заяа. Тэгэхэд бол би одоо энийг ингээд ийм давхар хоёр давхар юм байсан байж байгаа. Одоо энэ өдөөс өмнө ингээд барьчих гэж үзэж байна л да. Энд 6, дээрээ ахаа 6, тэр цаанаа 6 ингээд 3 18 айл орцгоо. 18. Тэгэхгүй бол энэ Галын аюул ингээд олон жил ингээд энэ ярьлаа шүү дээ. Тэгээд ерөөс сонсохгүй юм да дүүм. Энийг юу гэж очиж олдгүй. Яагаад сонсдгүй юм? Яагаад сонсоод энийг энэ жишгийн байгуулж болдгүй юм төрөм байна. Тийм биз дээ. Гэрэл бол гэрээштэй уулна бол тийм биз дээ. Тэгээд гэрээгээ барай шүүхээр хандаад хуулийн байгууллагаар хандаа явах. Шүүхээр яваад ингээд 4 жил болсон дүүм. Бүр нэг хугацаатай. Наад бол шүүхээр яваад хайгуу дуртай байгаа. Тэгэхээр байгаа санаа авахгүй юу? Тэгэхээр чин дэхтэй аюу тийм өгөөсөл өгөхгүй гэсэн. 4 жил би байж байгаа 4 жилийн дараа би дампуу өгч юм яаж мэдхий? Эцэст нэмэхүү байгаад байгаа юм болов. Тэгсэн нэг тийм одоо хүний тайсан байх гэсэн ядуу хүмүүс байлгах сонирхолтой юм. Өчигдөр би танд төсөөлсөн төсвийг цаагаараа аваад идээд уучдаг юм бол яа. Тань тэгсэхгүй байгаа. Би бол тэгс хавдахгүй байгаа. Яагаад гэрэн дээр заачсан тэгээд тодорхой гэр төсөв гараад өгчихсөн мөртлөө тэрийг өгөхгүй байгаа нь сонирхолтой байгаа. Гэмэд яг хандах хэрэггүй байгаа шүү дээ бид. Хандах хэрэг л байгаа. Хандах хэрэг бол байж болно. Гэхдээ бол би тэгж хавдахгүй байгаа. Би бол яаж хавдаж байгааг өгөөлөө шүү дээ. Яг ийм ижил төрлийн төстэй байгуулагдчихвол би болоод энэ олон хүмүүс ингэж нийгэмшил тэгвэл годомжин тэмэл хөнгө болох юм байна. Энэ үл муухай гадчихв. Тэмэл хүмүүсгүй. Тэгэхээр нөгөө гаднаас орж ирдэг энэ халамжийн янз бүрийн уусч орж ирдэг мөнгүүд тосх юм байна. Тэгэхээр энэ нөгөө олигархийн нөгөө цаанаа нуудаг ошоо таасанд хийдэг мөнгө багасх юм байна. Нэгсдээ ингэж ойлгож байна. Өнөөдөр Улаанбаатар хотод тулгымчаа олон асуудал байдаг. Сая гэхэл 5 тэрбум золбинохон устгалын асуудал гэж яригдчихсэн. За дээрээс нь утааны асуудал гэж жил болгон яригддаг. За шарилж устгах гэж ингээд яригддаг. Ерөөсө хотод нэг муухай юм байх тусмал тэрэнд нь зарцуулах мөнгийг бий болгож тэнцэнээс хой хүртдэг нэг жишээг л яг хөрөндөр бий болгох гэдэг. Энд одоо мэдээж дэг журам гэж нэг юм үүсэхгүй бол их замраагүй байл үүсэх байх л та. Тэгэхээр дэг журамд нь одоо юу ордог юм болоо? Одоо жишээ нь айл өрхүүд маань арх содруулгуудаа хийж хатуулдаг байна. Тий, манайх ч ерөөсө дүрмтэй. Юу ихтэй бол манайд хэрвээ гадуур ажил хийдэг хүн байх юм бол 8 цаг гэхэд ихтэй ордсон байна. Энэ дотор юу арх тамхи хэрэглэхгүй. Тамхиг юунд хэрэглэх ёстой вэ гэвэл
Тэр нөгөө хуулийнхаа дагуу тамхины зэгдэл татна. 137 он гэртээ тамхитай байх юм бол энэ дотор амьдарч байгаа үр хүүхдүүд, энэ дотор амьдарч байгаа хөгшчүүд, зүгээр хажууд нь байгаа зүгээр аль тамхи хэрэглэдэг хүмүүс тийм юмуд ч одоо хэцүү үстэй. Тийм учраас энэ дэмжих зэрэг тогтнод бол хууль хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Та эд хэзээ ирсэн бэ? 13 онд. Ямар журмаар ирсэн бэ? Би юу? Юуны нийслэл зэгтээс. Та нарыг ингээд цуглуулаад ирэхэд нийшмд шууд ингээд аваад ирсэн үү? Анх ирэхэд ер нь танд ямар санагдчихсан? Сайхан гэж. Одоо тэгээд 13 оноос хойш 3 жил та энд ингээд байж байна. Тий. Ерөөдөө энд нэлээд таатай байдаг орчин бүрдсэн байж тээ. Тий орчин бүрдсэн. Боломжтой юм. За амьдрал агуу ямар байна вэ? Ямар байна вэ? 9-ийн тосонд байж вэ? Ингээд энэ махан байж байна тийм ээ. Тэгээ ингээд маасл юм байж. Одоо хууль одоо энэ тэнмэлийн хүүхдүүд шүү дээ. Годомжинд явж байгаа нэмэгтэй. Эдний ч хүүхд гаргачихжээ. Хүүхд гаргасан хүмүүсийн цуглуулад хууль хөөдөх юм байна. Тэгээд мөнгөний авч идэг. Тэр талаараа яриач чинь нэг шуураг. Тэгээ шуураг гэдэг бүр бодит хүн байгаа. Энэ тэнд хууль гуйжсэн дээр вэ нүү нөхөр нь энэ ажил хийгээд гэр нь хөгжөөд амьдралын дээр вэ нүү гих мэтэл ийм л юм гэж бодож энэ нийгмийн хөгжлийн төлөө зүтгэж байгаа хүн л дээ миний хувьд ингэснийхээ төлөө нийгэмдэр нэлээ их буруутгагдж байна бас их доромжлуулж байна янз бүрийн хэл хэрэгт хөтлөгдөж байна үцэг ядагдж байна зүгээр За энэ дээрээ тэр удаж байна. Энд ирээд одож шít. Жил тойрсон. Жил арай тойрог. олон 3 жил. 3 жилийн өмнө тэгэхээр гуйлдаг байсан шүү. Тий. Тэгээд гуйлаг өөрөө ч нь бол өөрөө бол гуйхыг нэг хүсдэг. Өөрөө ч юм бол гуйлгуулад идэг тийм үү. Одоо энэ хэд хүүхэд вэ? Хоёр дахь. Хоёр хүүхэд нөө. 5 цэцэл гэж байна. Цэцэрлэгч явдаг. Эмчлийн цэцэрлэгч. Тий, энэ цэцэл хашааны цэцэл. Тэгээ улсын иймхүү үйл ажиллагаа явуулдаг газрууд бол зүгээр л төсвийн мөнгөөр ажилтан ажиллаа хийж гинэ гэдэг байдлаар ханддаг баг. Танах бол шал ондоо. Энд чинь бол хүн болгоё. гэр бүлтэйгээ байгаасаа нэгдээсээ гэсэн л юм зорилго Зөв замаар яваасаа. Гэсэн л одоо би өөрийнхөө алдсан алдааг энэ нийгэмдэр ахиж хүмүүс залбуулахгүй тул бодоод байгаа нэг энэчнээс тэгвэл одоо үргээд дайжаад сутчихдаг хүмүүс байв. за бараг байхгүй дээ. Энд чи ямар шорон биш, энэ чи асрамжийн газар биш. Би ерөөсө тодорхойлдог хэлдэг шүү дээ хүмүүст. Одоо хэдийн энэ хүмүүс халамжлагдж байгаа ч гэсэн энэ чи асрамжийн газар биш. Та нарын орон гэр, та нар гэр орондоо амьдарч байгаа гэсэн үг. Тийм учраас амар тав юм байна. Тэгээ одоо төлөвлөгээд би чамд одоо төлөв одоо би хоол ундаж өгдөг гэж би таныг дамжаад байхгүй. Тийм биз дээ. Одоо энэ хүмүүстэй байнга л нэг ярьж байгаа зүйл маань ерөөхдөө нэг иймэрхүү зүйл яриад байгаа. Тэгээ энэ мэн нэг зөв зүйлийг хотод үгийг 1000 удаа ярил юу болдог вүлээ? Үнэн болдог гэдэг үстэй. Тэгэхээр үнэн имийг бид нар одоо нэг 100 удаа ярьсаар болохгүй л дээ. Одоо ингээ манай нийгмийн ажилтан энэ залуу 6 жилийн өмнө шоронгоос гарч ирсэн. Тэгээд ингээл бас л ингээл хэцүү байж ирсэн. Тэгээд энэ ч байгаа одоо би анх авч ирсэн нэг охинтой гэр бүл болоод хоёлаа. Тэгээ одоо 3 сайхан хүүхэдтэй ийм амьдрал болж штеп. Тэгээ эргээд энэ нөгөө ийм хөгжлийн бэхжилтэж гисэн. Одоо энэний авьяас тэр шилүүр мэйлүүр янз бүрийн өөрөөсөө гарч орж байгаа юм чи тэр идэхгүй гайхаад байгаа. Яагаад дотор болцоороо чи удам мэлүү юм хөгжтэй байл шүү дээ. Тэгээд одоо ингээд зүг тал руугаа айгуу сайн хөгжиж эхэлж байгаа юм байна да. Эдрээ эзэн энэ дээр шүү. Мөн даавар тэр 6 жил болж. 6 жил болж байна. За сэлбэр бэлбэр өмнө хийдэг байсан уу энэ дээрээс Юу ч хийхгүй л хуваач хийсэн юм биш шүү дээ. Энэ дээрээс бүх юм сурч. бүх юм сурч байна. Одоо амьдрал ах бол гоё тэгшээ. Тий. 3 сайхан хүүхэдтэй гэж. Тий. Урд нь дандаа л өөрийнхөө хувийг хичээж байсан. Одоо л бүхэл бүтэн 4 хүний амьдралыг шийдээд аваа явж өөртөө нийлээд тавлаа гэл. Энд та таваас гадна 132 хүн нийтдээ 130 долуулаа гэж ярьж байна л да. Энэ хүмүүсийн нийгмийн асуудлыг шийддэг бас нэг хариуцлагатай албан тушаал ашиж байгаа юм байна. Тий. Одоо юу хийж байна гэсэн. Яг л одоо энэ дотор байгаа амьдарч байгаа хүмүүс л яг л өөрийнхөө урд нь алдж исэн алдаа тий дутагдлаад үйл ярьж явж байгаа л доо. Ингүүл хийж болохгүй, ингүүл чи ингэж шүү, ийм юм хүрэн шүү, ийм юм аа цаас. Ийм хөдөлгөөний юмнууд чинь. Тэгэл яг ойролцоотой бүх юмнуудыг холбож өгөөл. Тэгэл явж байна та.
За тэгээд түрүүнд хоол унд тэгэл сунар монор бүх багаж тоног төхөөрөмж бүгдийг хариуцдаг байна. Хүмүүсээс бас янз бүрийн авир гарах байхдаа сонин ай Тэгээ гаруудыг зохицуулах. Тэрийг зохицуулахад өгнө одоо л урд нь л хичвэс. Одоо л амархан яг л өөртөө л боддог байсан. Би урд нь яг л ийм байсан. Загтах наа бас ингэж л авч явжсэн. Тэ би тэрийг л урд нь бол яг л ерөнхийдөө бол яг өөрөөр бол уураа шийдчих гэдэг. Нүунд уурал гал нөгөө нь байж авч зогсчихгоо л нэг тийм өөрөөр тэрийг ойлгосол ер нь уураар шийдэхгүй яг л ийм байсан гэдгийг ивэ шийдэл байл. Сүүлд нэг бодож үзвэл уурлагч асуудал байхгүй байхгүй тийм. Бид өнөөдөр яагаад энд зөв амьдрах ухаан төрийн бас байгууллага Загдаа гэдэг хүний үүсгэн байгуулсан энэ газар ирсэн бэ гэхээр зэрэг энэ газар 50 хүнтэйгээр үйл ажиллагаа явуулж исэн байна. Гэтэл энэ байгууллагын жишээ нь манай төрийнхний хараад өртөөд яг энэ жишгээр нь явж болох юм байна гэдэг байдлаар өөрсдийнхөө дааж үүрч явж чадахгүй байгаа тэр ачаанаас өөрүүлэхийн тулд 50 гаруй хүнийг бас нэмж авчирч 60 хүнийг нэмж авчирч гисэн. Ингэж авчирч өгөхдөө тэр хүмүүсийн нэг хүний хувьсгал зардал гээд 9,000 төгрөгөөр тооцоод тийм зардлыг энэ улсаас өгөө гэдэг ийм зүйлийг хэлсэн юм бэл. Өнөөдөр энэ байгууллагт Монгол улс 200 гаруй сая төгрөгийн өртөө Монгол улс. Тэгсэн мөртлөө өөрсдийнхөө улсын нэр дээр байдаг байгууллагууд нь болохоор жилдээ 400 сая төгрөгийн төсөв аваад ажиллаж байдаг. Гэхдээ тэнд 137 хүн байхгүй. Тэнд өдөрт 20 хүн л байвал их юм байдаг. Ингээ бодоод үзэхлээр зэрэг зүг зүйл хийж байгаа хүмүүсээ бид нар жоохон ад шоу үзээд байт юм болов. Яг л нөгөө нэг золбин нохоо устгах гэж төсөөс мөнгө авдаг шиг утааг байхгүй болгоно гэж мөнгө авдаг шиг хэрвээ гудамжинд тэмэл аригчин хүн байхгүй болчих юм бол тусламжаар орж ирдэг төсөөс зохиомжлоор бий болгодог тэр мөнгөнүүд байхгүй болчих юм байна гэд ийм байдлаар бас хандаж болохгүй хаа. Зүг зүйл хийж байгаа, зөв үйлс хийж байгаа, зөв менежмент хэрэгжүүлж байгаа хүмүүсээ дэмжих ёстой. Төрөөс өнөөдөр ямар нэг байдлаар байр сав талбай шаардсангүй энэ байгаа бүх боломжийг ашиглаад инхүү ажиллаж байна. За ингээд өнөөдөр Монгол ковид нэвтрүүлэг үзэгчтэй авахын зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагаас хийсэн сурвалжлалыг хүргэлээ. Хамгийн гол манад ирүүлсэн санал хүсэлт нь юу байсан бэ гэдгийг бид хүргэсэн. Тэгээд энэ газарт яг бодит нөхцөл байдлаар ямар үйл явдлууд болоод байт юм бэ? Ямар айл өрхүүд амьдраад байт юм бэ? Хичнээн хүмүүс байт юм бэ гэдгийг л хүргэхийг ерөнхийдөө зорьсон. Зорилго маань биелсэн бах. Энэ байгууллагыг дэмжээрэй. Энэ байгууллагаас үнэн мөнийг олж харсан бол төрийн байгууллагын ч гэсэн энэ чиглэлд анхаарлаа хандуулаад чихгүй байгаа төр нүдэ нэгээд нэг сонсоод нэг үзээрэй гэж бас хэлэх байна.